Хамгийн амттай дурсамж нэвтрүүлэг тохинтойгоо орох болсондоо баяртай байна. За би Цэнгэлээ. Миний ах өөрийгөө танилцуулаарай. Хэн гэдэг лээ? Таймын намайг Цэцэн гэдэг. Тийм. Миний ах хэдэн настай лээ? 6 настай. За Цэцэн битээр өнөөдөр амттай дурсамж одоо хуваалцах гэж байна. Миний охин чинь хамгийн дуртай амт нь юу вэ? Макарон дуртай тий. Ээж нь болохоор бага байхдаа хамгийн дуртай амттай маань шоколад гэсэн шүү. Би нөгөө маруучин зармын хамгийн дуртай нөгөө савн хийдэг шоколад амттай хамгийн гоё нь би хамгийн дуртайгаа иддэг. За. Миний охин чи сая энэ чипсийг идэж үзье гэ тэгээдсэн тий. Үзэх хоёлаа. Тий. За тий. За чи ногооны нав заяа. За ээж нь болохоор улбар шарын авъя. Энэ болохоор мистер Тато гэдэг нэртэй чипс юм биш үү? За. Гэтэ их идэж болохгүй шүү дээ. За. Мэдэн шүү миний охин те жохон л идэх. Хоёлаа амснаа. Миний охин ээсэмэр хийх дуртай те. За чи тэгвэл яг одоо тэгж хийгээрэй заяа. За. Би чамд онгол. Таныхаа би үзье. За. Мэ. Гоё нөө. За ээж нь болохоор энийг авсан чи. Нас гоё юм байна. Ногоон сангантай, цэцгээтэй. Гоё чипс шүү. За. За чипснүүдэд алтгаач. Цэцэн. Хоёлаа одоо энэ чипсний савыг ашиглаад гоё юм хийх юм байна. За. Зүгийгээ тамтан битгч чинь битгүү зүгийг шавж нөгөө бз гэж дуурайд ингээ хатгадаг. Шар хар өнгөтэй. Тийм. Зүгийний хоёлаа өөр хийн. Зүгий чинь бас гэртээ штэ амьдэрдэг байхгүй юу? Тэр амьдэрдэг гэрийг хийн гэсэн үг заяа. За. Тэгээд давхар хоёлаа үзэг балны сав байдэн штэ нөгөө манай гэртээдэг ийм. За. Босоо харандаануудаа хийдэг тийм бас сав хийх юм байна шүү заяа. За. Чи дуртай байна уу? Дуртай. За. Тэгээ тэрэн дээрээ зураг зарах юм байна за. За. Одоо хоёлаа ингэ юм байна. Эхлээд өнгийн цааснуудаа чи ямар өнгөнд дуртай лээ? Ямар ч гэсэн харъя дөө. Ямар өнгө? Синхэр байна, удаан байна, тод шар байна, үдэг шар байна, улбар шар байна. Үдэг цэнхэр уян purple шүү дээ. Чи чирнэл ягаа. Үзмэн ягаа юм шиг. Чи үзмэн ягаа шүү дээ тий? Тий. За тэгвэл ээжигээ одоо дагаад миний охин ингэ шүү заа юм. За. Би яаж хийх вэ? Би мэдэхгүй шүү дээ. Би ч гэсэн мэдэхгүй. Гэтэ хоёлаа хамтдаа хийж сурыг за. За. За энэний ингээд хуйлаад ээжигээ ингээд дагаад хийгэр юм яах вэ? За. Ингээд энэ дундуур нь зүгийн орох нь шүү дээ. Ингээд. Энэ дундуур ингээд зүгийн орох нь. За ээж ингээд дуран шиг. Бач. За. Ингээ хайчлах юм байна. Дундуур нь жоохон нарийнхан болгож жагаад тэгээд хоёлаа саяных шиг хуйлан заа ядчихсан юм. Би ямар уусах хийж. Яана ясцсан юм бэ те? Чи чипс идмээр байгаа мó? Тий. Яах байлаа. Эндээс нь чаална. За эндээс нь нэгийг эцэгчээ задлж байгаа. Би тэр хооронд ямаа ажиллаа хийж за. За. Ээж нь баг байхад маманы штэ. Мама дандаа амар гой хоолнууд хийж өгдөг гэсэн штэ. Өндөг шарж өгөөл, котлет хийж өгөөл, котлет гэдэг юм татсан юм ахтай яваад байдаг штэ. Тэгээ чиний дуртай спагетти штэ. Тэрийг бас хийж өгдөг байсан. Тэгээд тэд нар дандаа гой санагддаг гэсэн бэлэр ээж нь бас чамд гой байх болов гэж одоо тэр хоолнуудыг хийж өгдөг байхгүй чам таалагддаг уу? Таалагддаг. За ингээд хоёлаа энийг ингээ наах юм байна заа юу. Ингэж жагаад. Наагаад. Тэнэнгээр ингээ зүгийн орох юм аль да. Зүгийн цэцэн. Ямар ашиг тустай амьтан бэ гэдгийг чи мэдэх үү? Мэдхгүй юм байна. Тийм үү. Зүгийн чин цэцэний одоо нөгөө чиний дуртай цэцэгнүүд идэв шүү дээ тий. Ингээд цэцэгнүүд нь ингээд тэгсгүүд шууд өнөртөө дасан чи ингээд лифтэй зайж зүгийнүүд гэж хөвтдөг гэж юу? Тийм зүгийнүүд яг ингээд цэцгэн дээр очиод цэцгэн дээр ингээд тооснууд өгдөг байхгүй юу? Тэгжээж ингээд цэцэг нь илүү гоё үзэсгэлэнтэй гоё болж ургадаг байхгүй юу. Тэгэхээр зүгийн чинь зөвхөн хатгана гэдэг нь зүгийн болохоор ингээд уур нь хүргэсэн үнийг л хатгадаг болохоос ш зүгээр байх юм бол зүгийг хатгахгүй шүү дээ. За юу айх хэрэггүй байхгүй ойлгосноо.
Цэцэн. Хэрэг чи миний ээж байсан бол би чиний охин байсан бол чи надад Юу зааж өгсөн? танд юу зааж өгөх байсан бэ чи надад? Чи бүр дотроо боддгийм биш үү угаасаа би ээжд ийм зааж өгнө гэж. За би чиний охин шүү заа ёо одооноос эхлээд. Тэгэхээр чи одоо ээж шүү за. 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 Ээж яраарэ. Энийх одоо юу юм гэж ятаалахаар тийм ирэх гоё биш гоё. Ийм гоё чиулээ нэг л юм цэцэг хийнэ. Ээжээ би өөмөлмөр ах юм. Чи охин байж яах вэ? За. Тэгвэл ээжээ. Би юу яая? Одоо би тэгвэл нүрээ бодож болох юм уу? Болно шүү дээ. Тийм үү. Ахтарч чи ийм гоё нүрээ бутаал. Ээжээ. Та одоо надад дээ штэ тий. Гоё юм заагаад өгөөч, дуу ч юм уу, бүжиг ч юм уу. Эсвэл өөрийнхөө чаддаг гоё юмыг заагаад өгөөч. 안녕하세요. 안녕하세요. 저는 Юу гэсэн бэ? 서당설이신. солонгосоор юм уу? Би монголоор ярмаар байна ээжээ. 그거래 애칭 참 자주 보시대. 안녕하세요. 안녕하세요. 저는 어리 하늘에 징글입니다. 입니다. 네, 욕장. 저의 나이는 6살. 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 биш юм уу? Наа чи амир хэцүү байна уу? Ээж би чадахгүй байна уу? Яа, сайн шууша. Биш үү? За яшууша гэж сурчих болохгүй ма да ээж. Манай ээж юусэн охиндоо туслахгүй ингээ юм идэл байгаад идэг сони ээж биш үү те? Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Бонобон. Бонобоноор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч Мистер Тату. За ингээ болцсон. Хартаа. Энэ дотор ингээ зүгийн орхон дэв штт. Зүгийн нэг гэр хийчлээ штт. Чи нэг модон дээр үлгээрээ за. За. За ээж ингээ тавьчих. За одоо хоёлаа болохоор харандааны сав хийнэ. Чипсныхаа нэг хайрцаг ээжтэй өгч. За одоо энэнийг хоёлаа ажиллаж байгаа. Тэр өндөр хийх вэ? Тэгэхээр энэ хавцаал хийх юм байна л та. За ингэж байгаа. Би гой хүн зурчих уу? За чи гяс зураарай. Энэ дотор нь дахиад бас юм хийж болох юм шүү дээ. Ингээд жижиг том харандаа нэг сав хийчихсэн явлаа. Нэг нь эсвэл Эрэхи би жоохон ингэж зурчихлаа. Арай жижигхэн зурсан юм шүү. Жоохон том юм. Угаасаа жижигхэн штэ. Ирвэхээ юу? Тий. За. Чи тэгвэл жоохон томруулаад зурчих. За. За хоёлаа тэ нэг өнгөнгөөр бодъё. За. Би ингээ ялуу шараар бодлоо шүү заа. За энэ таних заяа. Энэ минийх. За чи тэгвэл тэрийг өөрөө бодчих. Ээж. Хандаад. Хойн мөрдөнаа. Яган гэж. Би юм том даалгавчтай боллоо шүү. Энэ ирвэхээ чи арай жижигхэн даалгавчтай байна. Ирвэхээ чи айгу том даалгавчтай гэж шүү дээ. Тийм үү. Тийм. Биний гаггаас урчаад дуусчаа тэгээ би өөр юм зил. За чигээс өөр юм зураарай заяа. За. Биш тэцээ. Одоо ингээ хүүхдүүд чамайг зурагтаар үзэж байгаа шүү дээ. За. Чамд гоё юу? Гоё. Тийм ээ найзтайгаа хүүе тээ. Амжилтсан ямар гоё юм бэ ингэн. Амжилт гэсэн юм. Нам. За танаа найз ч гэсэн гоё юм байна уу? Аав нь үзэж байгаа шүү дээ. Одоо юм хэлэхгүй юм. Хатаа шава. Намайг амжилт төсөөрэй. За. Амжилт гэсэн. Мэргэн бас үзэж байгаа да. Миний дүү гоё агаараа гэжтэй. Аавыгаа додож болохгүй шүү. Аавыгаа ажил дээр нь явахаар цаа. Миний аава гэхээ болоо шүү. За. Мами үзэж байгаа ах та бас тий. Мами хатаа шүү. За. За миний ирвэхээ ястаа болсон шүү. Вау. Тэр ирэх болсон тийм байна уу? За хоёлаа энд харуулах уу хүмүүст? Одоо аав маав нь харж л байгаа ах та тий.
Наа чи юу юм? Кром юм уу? Тийм кром. За хоёлаа харуулъя. Бэж. Чи дахиж дүүтэй болмоор байгаа юу? Болмооргүй байгаа юу? Болмоогүй. Яагаад хэлээ? Болмоор байна. Яагаад дүүтэй болмоор байгаа юм тэгвэл? Тэгэхээр би нөгөө охин гээд Охин дүүтэй болмоор байгаа. тий охин дүүтэй болмоор. Тэгээ охин дүүтэй болохоор чинь гоё юм. Гоё. Юу нь гоё юм? Нүүн намайг хүүгийн нэти хайдам таавал хөө гээд. Гэхдээ тэр дүү чинь том болоод тоглолцоор идэл чи өөрөө том болчих шин. Чи баг дүүтэйг тоглохооргүй том болчих واخа. Тоглол орно штэ угаасаа тэгвэл штэ. Жохон махтагаал тоглож ш. За тайлбарлаарай зурга. Энэ алгаар карамын тэгээд энэ еврейхэн ээж еврейхэн. За тэгээд тойлоо одоо энийг ингээд наачих юм байна. За ингээд гоё чиний миний зурсан зурагтай хамт тэгээд идсэн чипснийхээ сав нь гоё юу болчихлоо шүү дээ хардаа. Гоё нөө энэ. Гоё. За одоо энэ дотроо палмаструудаа ий. За. Зурах гэж юм уу чи? Би түлээ шээ ч юм уу? Манай хүүхд ингээ нэг зураг суухаар салахгүй зураг зураад тийшээ. За ингээд хүүхдүүдээ хэрвээ чипс идсэн болвол эсвэл ус ундаа уусан болвол савын тайраад ийм хөөрхөн үзэгний сав хийж болох нь шүү дээ. Эсвэл ширээний хогийн сав исэн ч бол энэ дотроо хогнуудаа хийдэг. Өөрсдийнхөө зурсан зургаар чимэглэж болох юм байна. Өөр хэлбэртэй хайчлаад зөвхөн ийм зөөн биш өөр хэлбэртэй хийсэн ч бараг болохоор ингээд зиг заг шиг хайчилсан ч болох юм байна. Тэ. Хүмүүс ингээ гадаа хогоо хаяад идэв штэ. Чи тэр нь дуртай юу? Дургу тийм. Миний охин телевизээр нэг хилчээч бас хүмүүс бити газар хогоо хаяараа тийм бол би дургу шүү. Тэгвэл чи дургу байх нь яах вэ? Тэгэхээр чинь яг ямар муу юм болох вэ? Хогоо тэгэж хаяад ахаар. Хөөе яаж байгаа юм бэ? Яагаад ийм газар хог хайж байгаа юм бэ? Тэгэх юм уу? Тэгэхээр чи хог хаяадах юм бол чинь байгаль дэлхий чинь хогоор дүүрчин штий. Хогийн саунд хийх хэрэгтэй байхгүй да. За ингээд орчлоо ш. Байж байгаа надад би гоё юм дурж шүү. Хамгийн гоё юм дурж. За эндээ ч гэсэндээ бас ингээ хийчихвэл яа тийм ер нь ингээд баг ийм хоёлын богинохныг хийх байж гэн амхныг. За болцсон. Ивент тэтгэгч Мистер Тату. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Бонобон. Бонобоноор хайраа илэрхийлье. Цэцэнэ хоёулангийнхын оролцсон нэвтрүүлэг чивтэй хоёрт ийм гоё бэлэг өгсөн юм байна. Хоёулаа энэ дотор юу вэ? Задлж үзье за. За. Дада. Энэ хартаа. За цэцэнэ би чамд энэ дээр юу гэж хэлсэн бэ? Уншаад өгье за. За. Өнөөдрийн хүндэт зочдод чивтэй хоёрыг хэлсэн байна шүү дээ. Энэ жижигхэн модон хайрцагт өнөөдрийн багахан цаг хугацааг хамгийн хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа нандинан хадгалахад зориулагдсан билээ. Энэхүү хайрцаг нь таны дурсамж, мөрөөдөл, хайр, итгэл найдвар бас өнөөдөр өнгөрүүлсэн цаг үеийн аз жаргалтай мөчүүдийг илэрхийлж буй юм аа. Өндөр чи жаргалтай байсан уу? Ирээдүйд та бүхэн хайрцгийг нээх мөчөд өнгөрсөн цаг үеийн дулаан мэдрэмж, хайрыг эргэн дурсаж чадна хэмээн найдаж байна. Хайрцаг доторх бүхэн таны сэтгэлд дурсамж болон үлдэх болтугай. Хүндэтгсэн сценийг телевиз амттай дурсамж нэвтрүүлэг Мистер Тата 2025 он гинэ. За одоо арт талд нь болохоор ээж нь цэцэнгээс өнөөдөр хамгийн гоё зүйл нь юу байсан гэдгийг асуугаад тэгээ биччихье заа яа цэцэнэ. За цэцэнгийн захиаг явуулчих. За цэцэн ээжтэй хэлээрээ өнөөдөр ямар байсан бэ? Гоё байсан. Гоё байсан. За юу нь гоё байсан бэ? Телевиз гоё байсан. За телевизийн нэвтрүүлэгт орох нь гоё байсан. За өөр өнөөдөр хоёулаа юу хийлээ? Зүгийн балын гэр. Зүгийн балын гэрээ. За ээжтэйгээ хамтдаа зүгийнийг үүр хийсэн. За өөр Чипси нөгөө эмийнхэн задлаад саваар нь үзэгний сав хийсэн тий? үзэгний савыг хийсэн. Тий, сав хийсэн. Өөр яалаа?
Ээжтэйгээ яасан бэлээ минь охин? Ээжтэй гоё ярилцсан. За ээжтэйгээ гоё ярилцсан. За одоо ээж нь энд он сараа бичээд тэгээд юу яачи заа юу. Ингээд чамайг хэдэн настай байсныг биччихье. За цэцэн 6 настай байсан. За энэ цэцэнгийн захиаг ишээ энэ дотор хийчихье. Дараа нь хоёлаа бүр олон жилийн дараа энэнийг унших нь шүү. Чи энийг уншаарай заа юу. Дараа нь уншиж чаддаг болохоор за энэ дотор хийчихье. За одоо ээж нь болох дээрээ охиндоо захиа бичнэ. Так. За энд ээж нь энэ захиаг хийчих заяа. Тэг чи дараа нь уншаарай заяа. Ээж. Так. Ийм гоё бонобон гэ гоё чихэрнүүд хийсэн биш чи бид хоёртаас. Тийм ш. За болсон. Сэнийг телевизийн амттай дурсамж нэвтрүүлэгт охинтойгоо хамт оролцож нэг өдрийг дурсамжтай, жаргалтай өнгөрөөсөндөө баяртай байна. Тэгээд сэнийг телевизээр бид хоёрыг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бас урьсанд баярлалаа. Баяртай. Баяртай.